За өдрийн минь, өглөө минь, орой минь, үдж байгаа цагийн минь. За надаар гэвэл би сонин гэвэл үсээд хайруулсан. Тэгээд 2-7 хоног ер нь намын дархлаа нэлээ муудаад тэгээд нүдэн дээр маань өвдөг гараад тэгээд тэр маань эдгээ явж байгаа. Тийм болохоор нүдээ огт будаагүй тэгээд жоохон бүлцгэр харагдчихэвэл битгий гайхаарай. Тэгээ яг нүдээ маань гайгүй болж ин даа гэд байжсэн чинь хараас нь хоолой өвдөөд тэгээд нэг тиймэрхүү байдалтай одоо нэг хоолойгоо арай гайгүй болох гээд байж юм. Тэгээ дахиад жоохон юм сөнг сонсогдож байгаа. Тэгээ бас уучлаарай. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэг маань миний хувьд бүр маш чухал бичлэг болж байгаа. Яаж байгаа вэ гэхээр би нүүсэн. Тэгээд одоо байрандаа ороод нэг 2 л хонж ийн. Тийм болохоор яг бас жоохон догчж байгаа бичлэгээ хий гэж бодоод хийгээгүй байж агаад өнөөдөр яг хийх гэж байна. Бүгдээрээ миний орсон шинэ байрыг харцгаая. За тэнд харагдаж байгаа нь болохоор яг хотын төв харагдчихээн. За тэгээд энд болохоор байна. Энэ талын нь болохоор ханын шүүгээ. Тэгээ шүүгээ ерөнхийдөө бол маш их зүйлийг агуулж байгаа миний. За ингээл хувц хунаар хадгалж ийн. Дээрээс нь чундаамнуудыг маань бас хадгалж байгаа. Бэн. Тэгээд би байна. Би өмнөх бичлэгэн дээрээ мигэ зүгээгүй. Тэгсэн чинь 0-9-ний маань сэнсэн дуурайд яриа маань сайн сонсогдоогүй юм шиг байлээ. Энэ удаа мигэ зүгсэн. Тийм болохоор нэлээд тод сонсогдож байгаа бах гэж найдаж байна. За тэгэл ер нь нэг иймэрхүү. Ингээ миний хөөрхөн ширээ байна. Сая би чипс идчихсэн тэгээд хаад идэм чинь гэж та чирэн дээр үлдээсэн мэн. Энэ брэм хөөрхөн хараа. Энэ нь болохоор юм мачаны сувенир гэх юм уу? Гэт. Болно. Энэ надад бүр ганцхан үлдсэн байсан байхгүй юу манай ажил дээр. Тэгэхээр би бүр амар хурдан авсан. Энэ болохоор шинжилт зориулсан. Авсан юм байна. Хүзэр байна. Би бас ийм хөөрхөн дэвтэр нүүдэл айгуу дуртай. Ер нь юм л олоо шинэ дэвтэр авчих гэдэг. Тэгээл нэг иймэрхүү. Өнөөдөр тэгтээ ер нь нартай биш. Айгуу өөлрөх өдөр байна уу. За одоо найлын өрөөг маань нутцгээ. Яй. За энэ ингээд. Тэсэн шүүгтэй юм байлээ гэдэг. Жоон замбраг байгаа тэгэхээр хурдан хаачия. Надад яг 0-ийн өрөөнөөс энэ талын амар их таалагдсан. Нилийн том талтай. Тэгээд амар юм байлээ. За ингээд энэ бол ингээл алтайгаа байна дөө. Алтаа жах ингээл хөрөнддөг. Хүнс байш чинь.
Яа. Тэгээд би өөрөө өөртөө зориулаад нөөсөн болохоор юм жижигхэн housewarming gift авсан. Тэрийг хамтдаа төлж үзье. Манай ажил дээр шинэ collection маягийн ирсэн байхгүй юу? Тэгээд энэ өнгө надад бүр амар таалагдаад уудтайгаа хүртэл ингэж ижлэхэн. Тэгээд миний хувьд энэ дэвтэрнүүд эхлүүлэх амар дуртай. Гэхдээ дуусах нь бол бүр маш ховор. Гэхдээ зүгээр. Тийм шоутай дэвтэр байна. Тийм тэгээд дээрэс нь ийм хөөрхөн авсан poly pocket гинэ. Энэ нь болохоор кейс ахгүй юу? Би ер нь бол бал хийх төлөвлөгөөтэй байгаа. Хэрвээ бал хийхгүй бол найлынхаа өрөөнд бас оосоо хийждэг юм билүү гэж бодож байгаа. Тэгээд имчэрнэл ягаан өнгөтэй амар хөөрхөн. Тэгээд хамгийн чухал зүйл маань юу гэсэн юм бэ? Тэгэхээр there you go. Яа, ингээд онголгонгууд. Бас чирнэл ягаан өнгөтэй. Энэ брэм гоё нэртэй юм байна лээ. Одоо ингээд яг ганцаараа амьдардаг хүн хаяа нэг аим шиг кино үзэхэр жоох айн. Тэгмэд гэрлээ асаалттай унтаж чадахгүй тийм үед олоогаас ачдаг. Тэгээ бас нойр хөрөхгүй юм үед лагаас ачих юм бол лааныхаа өнөртэй амар гой санагдаад унтчих бас тохиолдол байдаг. Эсвэл ингээд лаач угаас нэг тийм гоё энерги өгөөд байгаа юм шиг надад санагддаг юм. Тийм болохоор ер нь лаа өөртөө авсан байгаа. За ингээд бэлэг маань дууссан. Тавьчих. Зя тэгээд та хэд маань сарын хэдий төлдөг вэ гэдэг талаар бас сонирхож иж магадгүй. Тэр нь болохоор за биний хувьд одоогийн байдлаар энэ байранда сарын 1400 австрали доллар төлж байгаа. Тэгмэд миний амьдарч байгаа одоо энэ нүүж орсон байр маань болохоор 2 унтлагын өрөөтэй 2 нойлтой байрахгүй юу. Тэнгүүд би болохоор нэг унтлагын өрөө, нэг нойлын өрөө түрээслээд тэнгүүд том өрөө болон галтайгаа шеэрлж байгаа гэсэн үг. Тэгмэд энэ байрны маань яг үндсэн гэрээ нь болохоор одоо надаа энэ байрыг түрээслүүлж байгаа 2 хос байгаа. Тэгээ тэр 2 хосны маань нэр дээр болохоор яг энэ байрны маань үндсэн гэрээ явж байгаа. Тэгэнгүүт тэр 2 надтай давхар гэрээ хийж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт яг миний хувьд чинь би ч одоо ингээд эмэгтэй. Тэгээ дээрэс нь бакалаврын зэрэгтэй оюутан. Тийм учраас мэдээж яг үнэтэй бол санагдаж байгаа. Гэхдээ яг энэ байрын маань сонгосон шалтгаанууд бол бас байсан. Би яг хуучин байрнаас нүг болоод өөр зөндөө олон байрнууд инспект хийсэн. За зөндөө олон ч байх нь 4-5 байр инспект хийсэн. Тэгэнгүүт яг хотын төвд бол байсан яг ижлэгэн үнээр. Тэгэнгүүт ийм цонхон нэг юм биш. Би энэ байрыг инспект хийгээд анхаарал надад бүр шууд таалагдсан. Ялангуяа ингэ цонхон надад бүр үнэхээр таалагдсан байхгүй юу? Тэр яг юутай холбоотой вэ гэхээр би Австрали явахаас өмнө Америк явъя гэж боддог байсан. Америкаас гадна бүр Нью-Йорк явъя гэж боддог байлаа. Тэгээд Нью-Йорк яваад гадаа амар гоё цас ороод те амар том цонхтой ингээл амар гоё амьдрал тийм байх гэж бодсон чинь шал өөр газар руу бүр Австрали руу ирсэн. Тэгээд энд чинь бүр юм тийм зас мас юу ч авахгүй штэ. Гэхдээ яг тэр өмнө нь хүүхд тахтаа хүсдэг байсан мөрөөдөлтэйгээ арай жоохон төхүүлээд ингээд өөрөөсөө бас ингээд гоё мэдрэмж авах гад тэгээ ер нь бол за мэдээчээс хамаагүй гэж орцсон байгаа байранда. Тэгээд одоогийн байдлаар бүр маш баяртай байна. Тэгээ манай байрны хувьд та бүхний харсанчлан ингээд цонхоор хотын төв харагддаг. Тэгэнгүүт нэг 2-3 км-ийн зайтай. Тийм учраас миний хичээл, сургууль, ажил заавал тэгэж амар холтодох шаардлагагүйгээр гадтай байсан байгаа. Тийм. Тэгээд хэрвээ наашаа сонирхоод ингээд ирэх байгаа хүмүүст хандаж хэлэхэд яг оюутны байранд шууд гэрээ хийгээд орох юм бол ямар ч асуудалгүй. Одоо биний яг ярьж байгаа болохоор нөгөө яг ганцаараа ирэх байгаа хүмүүс хандаж хэлж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг над чиг юм бакалаврын оюутан ч юм уу. Тийм бол бас нэг гой сонирхолтой юм нь
Монгол айлууд бас хажуугаар өгөө түрээсэлдэг байхгүй юу? Тийм болохоор тэр нь одоо нэг бол нэг амар скам гэдэг шаардлага бол байдгүй маа. Тийм. Бусад газрууд болохоор яг гадаад хүмүүсийн байрнууд болохоор скам байх магадлалтай. Яг биеэрээ л очиж инспект хийхгүй бол айгүй аюултай. Тэгээд ингээд биеэрээ очиж инспект хийгээд хүмүүст нь уулзж ижил ингээд мөнгө хөргө шилжүүлнэ гэхээс эргэж байгаа. Тэгэнгүүт Йоо. Найдалгаа зүгээр. Ямар балаа юм. Да. Юу ярьж илаа? Oh my god. Ярьжсэн юм амарчлаа. Инспектний талаар ярьжсэн дээ. Тийм. Тэгээд Монгол айлууд хажуур өгөө түрээсэлдэг. Тэгэнгүүт ийм Facebook дээр монголчуудын үнцэн групп байдаг. Тийм групп дээр ингээд очих жоо байраа түрээслэх хүн байна уу гэд бичсэн байхад бол нэг асуудалгүй болчихно. Миний хувьд би анх эрэхтэй болохоор оюутны байранд амьдарч байсан. Оюутны байр нь болохоор өрөөндөө roommate-тэй тэнгуут ийм бас банк байттай зав ядаж хахад тэнгуут би дээрээ манай roommate охин болохоор доор нь унтдаг байсан байхгүй. Тэр охинд надаас төгөөлж ирээд доотлын орыг авцсан. Тэнгууд би сүултдэж ирсэн болохоор би ингээд дээш ингээд шатар авирч гардаг зав орлогоо. Тэгээ нэг хөөрхөн жижиг өрөөнд тэгээд амьдэрдэг байлаа. За тэгээд бүгдээрээ гарч юмнууд авцгаая. Kmart орё. Kmart орно. Тэгээд жоохон хүнсний мал би авцсан. Тэнгууд яг өчтөр миний мартсан юм нүүрний хөв мөнгө мартсан байлээ. Тийм учраас яг нүүрнийхээ ах мөнгө. Бай.